За сайн бацхан уу өнөөдрийн мэнд. За хэдүүлээ өнөөдрийн хичээлээрээ за Premiere програм дээр за нэг жоохон дуу дүрс ерөнхийдөө дууны эффектүүдийн талаар үзье. За үндсэн нэг ерөн чухал гэсэн 5 дууны эффектүүд байдаг. За мэдээж яг хүний онцлогоос өөр л дөө нэг 5 6 7 ч юм уу. За гэхдээ зөвхөн дууг янзлах чавал та Adobe-ийн Audition гэдэг бас тусдаа програм байгаа. Тэн дээр янзалж монтаж бос дуу дүрсийг илүү чанартай нарийн янзалж олно гэсэн. За хэдүүлээ Premiere үзэж байгаа учраас Premiere дээр яаж дуу янзлахыг үзье. За new project. За хэдүүлээ эхний ээлжинд юу гээ чи ажлын хэлбэрээ нэй аудио. За ингээл энгийн нэр нэ чи. За би энэ дээрээ за энэ дотор нь фолдероо сонгоод тоглоод окей. За ингээ өсгөж. За ажлын хэлбэр харин би editing хэсэг дээр нь тааруулаад за аудио дээр тааруулсан ч болно. Аудио янзлах байгаа бол за би тэгтээ амар хэлбэр аргаар editing дээр нь тааруулаад за project хэсэг дээрээ 2 тогшлоо. За нэг файл оруулаад. За би зүгээр ийм бичлэгтэй дуу. За зөвхөн дуун дээр нь явах учраас хэдүүлээ ажлын хэлбэр дэлгэцээр нэхгүйгээр шууд бичлэгнийхээ хэмжээ сайзаараа нэчих. За It's hard to Окей. За энэ за Linkin Park-ийн за өмнө үтчихсэн. За тэгэхээр мэдээж бид нар нөгөө өөрсдөө дуу бичих юм уу те voice хурааж авах ч юм уу. Тиймэрхүү тохиолдлуудад бид нар муу ялгаагүй энэ эффектүүдээр янзалж засч болно. За гэхдээ бидний бэлэн дуу авцсан учраас ер нь нэг засах нь бага хэлбэртэй гэсэн үг. Тэгэхээр яг хөдлөөр та өөрсдөө за дуу засахаар л те өөрсдийн авсан voice жиж болно, бичлэгний дуу чижсэн засч болно гэсэн. Иргэдээ би өнөөдөр ерөнхий ойлголтууд болон гол зүйлүүдийг хэлээ явна гэсэн. За тэгээд өөрчлөлтүүдийн та өөрсдөө сайн анзаараа яваарай. За хамгийн ихэнх нь за effect хэсгээс хэдүүлээ за noise буюу за бид нар өмнөх бас хичээлүүдээр за үзчихлээ ялаа сайн марчиж. За noise гэдэг бидний шуум болон тиймэрхүү арын пажигнсан тиймэрхүү эффектүүдийг дарах эффект байгаа. За denoiser гэдэг гараад ирнэ. За denoiser-ыг бид нар чирээд audio dog. За ингэснээр за audio dog-од yes дарчих. За бид нар мэдээж хамт space дарж тоглуулангаа бас эффект рүүгээ эффект preset хэсэг дээрээ control хэсэг дээр нь за denoise гэдэг байгааз ишээ ороод ирсэн гэсэн. Энд дээр нь edit гэж дарахаар бидний дууны эффектүүд мань харагдана гэсэн. За би одоо play за би түр зогсоож агаад за та хэд mix-рээ жоохон сулуулж агаад өөрчлөлтөө мэдэгдүүлье. За ерөнхийдөө бидний аудио тоглож эхлэхээр за энэ маань одоо автоматар 40 noise дээр шууд ингээд 40 дээр таарсан байна. Тэгэхээр мэдээж ихсэг тусмаа жоохон дүлийг буюу жоохон тийм цаана дууралт нь мэдэж эхлэн гэсэн. Хэрвээ та эдийн дуучин мэдээж энгийн хэлбэр дээр бол 0 байна л гэсэн үг. За би өөрчлөлтийн сайн та хэд сонсуулж харуулъя. Жоохон тийм цаана дууралтай буюу за энэ яг үгээр наагур нь байрлаж байгаа нэг хөнгөн чанарын төлөвлөгөө бажигн дуурсан эффектүүдийг ерөнхийдөө байхгүй хаа зориулсан. За ойролцоогоор нэг стандарт гэж байна. Бага зэрэг л ер нь 20-20-оос их болж байна. Яг тэр бидний үеийн нөгөө дууны маань өнгө ч гэсэн алдагдаад ерөнхийдөө жоохон цаанаа ч юм уу те аяйгүй тиймэрхүү болчдөг гэсэн. Тэгэхээр ер нь noise-ийг бол маш бага зэрэг өгүүлдээр за ойролцоогоор хамгийн ихтэй нэг 20 ч юм уу те 30-аас нэг дээшлүүлэхгүй өгөөдөл илүү цэвэрхэн гэж ойлгож байна. За ингэж ерөнхийдөө дууны за тэр аудионы шуум энтрийг ерөнхийдөө тарж болно гэсэн noise-аар маш энгийнээр шийдэж болно гэсэн. За эхнийх нь noise. За хоёр дахь нь юу вэ гэхээр за би шууд тоглож байгаад үргэлжлүүлээ явчих. За би миний яриа энэ дуутай хамт авцаад байгаа учраас сул сонсогч магадгүй гэдэг үгнээс би энэ минийхээ миксерийн дуугийн жоохон сулуулчих. За иймэрхүү сул явжийг.
За тэгвэл би space дараа тоглуулад орхив. Хоёр дахь нь юу вэ гэхээр mastering гэж байгаа. Яа. За шууд орж байна. За effect controls руугаа очоод mastering дээрээ за бид нар бас энэ mastering гэдэг дээр юу тааруулж өгөх гэхээр бид нар стерео ч юм уу тиймэрхүү цувраа ч юм уу за маш олон төрлийн зүйлсүүдийг бас тааруулж өгч болно гэсэн. За жишээлбэл бид нар энэ дээр төрөл төрлүүдээс нь сонгож олно. За та сайн сонсоо яваарай. Би дээрээс нь хамгийн ихнээс нь доошлуулаа яв. За мэдээж гар тохиргоогоор энэ дээрээс нь ч гэсэн цэгүүд дээрээс нь өөрчлөлт тохируулж эндээс нь болно гэсэн. Автомат утга нь харин дээрээ бүгд өөрчилсөн байгаа гэж ойлгоно. За би play тоглууллаа. За дахиад гүйлгээд it doesn't even matter. I had to lose it all. But in the end, it doesn't even so hard and got so far. But in the end, it doesn't even matter. It all, but in the end, it doesn't even matter. It's hard to. За жоохон сул байвал гейн чанарч болно. За тэгээ энэ юу гэхээр гар тохиргооны мэдээж энэ доошоо болохоор жоохон баастай ч юм уу жоохон хүн төрлийн дуурай авчин харин дээшлүүлсэн маа жоохон хөнгөн чанарын буюу баас наудаа зөвхөн юу гэдэг те дууныхан үндсэсгүүд нь тоглох. Тиймэрхүү зүйлүүд байна. За анкер жоохон дүлийдүү те нэг тиймэрхүү болно гэсэн. I tried so hard and got so far, but in the end, it doesn't even matter. I had to fall to lose it all. But in the end, it doesn't even matter. And got so far, but in the end. За гэх мэтлэн динамикийг тааруул бишээ мастерингийг тааруулж болно. За бас муу ялгаагүй dynamic spec гэж байгаа. За энэ бас ер нь өргөн хэрэглэгддэг. Ер нь бол бүх эффектүүд нь ойролцоо хоорондоо төстэй байгаа гэдгийг та санаарай. За би дахиад би нэг одоо дахиад ихнээс нь тоглолч дуусч байгаа учраас за динамикийн эдитер нь оръё. За тэр муу ялгааг энэ дээр нь сонголтоо. Тэр мэдээж энэ дээр юу гэдэг 3 outgate. За тэгээд компрессор expander гэж байгаа. Ерөнхийдөө энэ 3 бас энэ бас өөрсдийн дэсна. Одоо гурван зэрэг тоглох ч юм уу. За эсвэл outgate-ийн зөвхөн идэвхжүүлэх юм уу. Гэх мэтлээ явж болно. За expand. За тэгээд энэ дээрс нь одоо юу гэдэг бид нар харьцаа болон тиймэрхүү тэр босго юм өөрчилж болох байгаа. За би энэ дээр hard compression гэх юм бол энэ дээр авч байгаа. За би харьцааг жоох ихсгээд hard limiting гэж байна. За энэ дээр шууд лимитер дээрээ таарчиж байна. За ангийн лимитер. Мэдээж харьцаа одоо ингэж харж байна. За medium compression. За энэ дээрээсээ за энэ автомат тохиргоонууд нь бүгд өөрчлөгдөж байгаа гэдгийг та анзаарнаа. Noise free. За гэх мэтлэн дээрээсээ dynamic за дөрөвтгийг авъя хэдүүлээ. За reverb. За энэ дээрээсээ дөрөвтг нь за нэгэ би edit гэж ороод за энэ дээрээс за энэ муу ялгаагүй бос одоо орчны дуунууд руу хөрвүүлдэг л дээ. За одоо энэ impulse гэдэг орон голтон те. За өрөөний дууч манчиа дуурахч гэдэг юм те. Тиймэрхүү за small room театр явах ч гэдэг юм. Гэх мэтлээ яг нөгөө юм орчин бүрдүүлсэн дуунуудыг бид нар бас энэ дээрээс сонгож байна. За ишил хэдүүлээ харъя. За эхнийхний
За би таад сул сонсогдоод байвал микшэрээ жоохон чангалч. За гээд одоо. За эхнийх нь юм байна. Хоёр дахь нь deep feel хэмээн юм байна. За gain. Иймэрхүү нэг цаан сонсогддог нэг одоо ямар орчин гэхээр юм байна. Иймэрхүү орчин. За drum иймэрхүү. За энэ дэрэс тэгээд level mix таарах. Абуу сайз. За концерт тоо. За том иймэрхүү. Large tank юм бол их баста дуурч. За юм байна. Mid size. Mid size drone. Mix it in. Often 80 stadium badge. Театр гэдэг. За тэгээд өөрөөсөө та яг нэг юун дээр яг яаж ашиглахаас шалтгаалтай энэ дуугаа иймэрхүү тондор тааруулж болно. За ингээд. За тэгээд өөр юу тааруулж өгдөг вэ гэхээр бидэрт баланс гэж байна. Бид нэг одоо энэ ажиглалтын дуурж байгаа дээр дорсон те яг ижилтэг шинжээтэй бол баланс ашигладаг байгаа. Яа нэг жишээлбэл яг зэрэг тэгш явж ирэх юм байна. Хэрвээ зарим тохиолдолд одоо зарим тохиолдолд одоо энэ чинь deep drive буюу баруун зүг гэж хоёр талаар явж байгаа юм байна. Тэгэхээр яг үгээр жоохон зөв тохиолдолд байна. За тиймэрхүү тохиолдолд балансаар тохиолж ирэх юм. За нэмэх юм бол баруун за зарж байгаа. За энэ талийнх нь илүү өндөр болж байна. Харин асах руугаа хан бол нөгөө тал руугаа. Нэг тал нь унаа гэсэн үг ирээд асах руугаа. Ингэ зөрүүлж явж байна. Энэхүүдөө дууных нь ижил тэгш хэмжээг нь барьж явна гэсэн. За мэдээж 0 дээр бид нар балансаараа яг тэгшдгээд зэрэг явуулж болно л гэж ойлгож байна. За. Ерөнхийдөө гих мэтлэн энэ 5 үндсэн аудио эффектүүдийг ашиглах юм бол ерөнхийдөө дуучны илүү цэвэрхэн хэмжээтэй. За нарийнхан гайгүй болж болно гэж ойлгож болно. За тэгээ шуум дарахтаа noise гих мэтлэнтэй. Бас таад өөрсдөө нэмэлтээр энүүгээр зөндөө аудио эффектүүд байгаа. За бичгээр ойлгож агаад аудио эффектүүд рүү орох юм бол маш олон төрлийн эффектүүд байгаа. Тэгэхээр та өөрсдөө хэрэгтэйгээ аваад хэрэгтэй цагтаа яг тэднийг ашиглаад хийгээд явж болно гэсэн. За тэгээ хэдүүлээ дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.